Hi guys, vlogт тавтай морил. За, Америкт хүмсний салаан нээсэн гэдэг влог байна. Тэгээд энэ бичлэгнүүд бол жилийн өмнө хийжсэн бичлэг. Анх өрөөгөө сонгоод, локейшнээ сонгоод, тэгээд засвар ахаас өмнө манай өрөө маань өрчний тавилгуудтай байсан. Ийм бор шалтай, бор тавилгатай. Тэгээд хүмсний салаан болгохын тулд шал болон энэ бүх кабинетуудыг нь авч ээж маникюр педикюр саналаа багтаахын тулд ингээд анх засвар орж исэн. Тэгээд салаанаа нээгээд сая 5 сард 1 жилийн ой боллоо. Тэгээд эргээд харахад их гоё идэг юм байна, дурсамжтай идэг юм байна. Өөрийн гэсэн юм хийхэд их амттай байдаг юм байна. Тэгээд салааныг нээхэд манай нөхөр болон аав маань ингээд их тусалсан. Тэгээд бизнес картаа хүртэл өөрөө ингээд дизайныг гаргаад хэвлээд анх хараад их гоё байсан. Тэгээд засвар ороод бүх хэмжээнд тан цэвэрлэгээ орсны дараа манай салааныг иймэрхүү болсон. За тэгээд Америкт жижиг бизнес эхлүүлэх ямар байдгийг үзхийг хүсвэл Instagram-ыг дагаарай.